Самсаа Нарлайн сургууль зуршлын төгс эрхлэн төлөөлж би Момшиг бодлого болон бодолтоод. За Японы засгийн газрын сэтгэлээс хөтөлбөр буюу Момшиг ажиллагааны 2019 оны материал Космо буюу техникийн коллежийн оюута математик бодлого 1.9 гэсэн чинь юм бодлого наа. 100 авцсан юм байна те. Юу лээ? Нийлбэр авцсан. Энэ нэгээс хязгаар бүртэл нэг ухааны энэ нэг хоёртой. Энэ тэгээд тэнцвэрийг дарах вэ? Энийг талах юм байна. Тэнгүүт зүгээр нэгээс нь бичээд үзэхгүй те. 1-ийг 50 үзье, 2-ыг 50 үзье, 3-ыг 50 үзье гэдэг. Явах юм бол нэг үед явах юм. Нэг ухаан нэг үржигдэн гэснээр 1 дээр 2-ын нэмээд 3. Энэ байна тийм үү? Дараа нь ард талаас нь нэмэх нь чад 2-ыг 50 үзэх юм бол 1-ийг ухаан 2 үржигдэн 2 дээр 2-ыг нэмээд 4. Ингээд 1-ийг ухаан 3 үед 3 дээр 2-ыг нэмээд 5 гэдэг ч юм уу те. Ингээд явахаар чи яхаа 1 2 3 гэх юм бол 4-тэй 6-тай дараа нь яхаа 5-тай 8 7-той юу. Тэгээ 2-оор илүү те. Ингээд хязгаар хүртэл нэмчих юм шүү дээ тийм үү. Тэгээд энэ хэлбэр нь гарах вэ. Энд дээр болохоор бид нар аюул амархны юм хэлчихэж байгаа нь юу юм. Тэрээсөө ямар нэгэн ялгуур тал тавьмаар байгаа байхгүй юу те. Нэг нийлбэр олоо гэдэг юм бол энэ ямар нэгэн хэлбэрээр ялгуур тавьмаар байна. Би бол энийг ерөөсөө ингээд тавьчмаар байна. Нэг ухааны хастан нэг ухааны нэг нь 2-оо гэж тавьчмаар байна. Хэрвээ ийм байх юм бол яхаа ижил хуваарьт оруулах хэрэгтэй шүү дээ. Энэ дээр нь болохоор энэ нэг нь 2-оор өгчиж, энэ дээр нь n-ээр өгчиж ижил хуваарьт оруулна. Эхнийх нь болохоор n дээр нэг нь 2-тай. Дээрээ болохоор 1-ийг үржигдэн гэж одоо энэ дээр нэг нь 2 юм чинь. Энэ дээр нэг нь 2 гараад ирнэ тийм үү? Хастан ингээд n дээр нэг нь 2-тай. Ижил хуваарьт оруулсан юм чинь дээрээ болохоор 1-ийг n-ээр үржиж n тавьчих шүү дээ. Тэгээ тэнцүү гэх юм бол n дээр нэг нь 2-оос хастан n-тэй ижил хуваарьтай нэгтгэхэд юм болоод тэнцүү нэмэх нь хасгах нэг юм чинь байхгүй болоод дээрээ 2-тай болчихно тийм үү? Энэ дээр нэг нь 2 гэж. Тэгэхээр ерөөсөө 1-ийг ухаан n хастан 1-ийг ухаан n дээр нэг нь 2 гэдэг бол тэнцүү 2 ширхэг n дээр нэг нь 2 гэдэг юм байна гэж хичээл. Энийг тэгээд хоёртлог нь 2 тооцож байгаа байхгүй юу? Бидний яг нөгөө нийлбэрт байгаа гишүүн маань болохоор 1 ухаан n дээр нэг нь 2 яваад байгаа шүү дээ. Дээр 2-ын толтой юм байхгүй юм чинь ерөөс 2-т нуугач. Тэгэх юм бол урталтаа нэг 2-ны ихтэй болчихно. Тэгээ ялгар нь n хастан 1 ухаан n дээр нэг нь 2 л гэсэн юм болчих шүү дээ. Тэ? Тэгэхээр ингэж бичнэ гэх юм бол ерөөсөө юу болох гэдэг байхгүй юу? 1-ийг ухаан тийм үү? 1-ийг үржигдэн 3, нэмэх нь 1-ийг ухаан гэснээр 3-ыг үржигдэн 5, нэмэх нь 1-ийг ухаан за 2-ыг үржигдэн 4 юм байна те. 2 4 3 5 нэмэх нь 1-ийг ухаан 4 6 гэд үргэлжилжсэн юмыг би болохоор ерөөсө задлангуудаа тэнцүү 2-ны 1 гэж жагаад 1-ийг ухаан 1-с сэтгэн 1-ийг ухаан 3 нэмгэн гэснээр 2-ны 1-тэй 1-ийг ухаан 2 хастган 4-ний ихтэй нэмгэн 2-ны ихтэй гэж жагаад 1-ийг ухаан 3 хастган 1-ийг ухаан 5 нэмгэн 2-ны ихтэй 1-ийг ухаан 4 хастган 1-ийг ухаан 6 гэх мэтчлэн тэг задлаад явчихна гэсэн үг шүү дээ тийм үү. Тэнгүүд болохоор энд одоо хасах 3-ны 1 байна. Энд гэсэн чинь нэмэх 3-ны 1 чинь нөгөө байгаа. Энд хасах 3-ны 1 байгаа бол энд нэмэх 3-ны 1 байгаа. Энд одоо хасах 4-ны 1 байгаа бол агталт нь нэмэх 4-ны 1 байгаа. Тэ. Одоо энэ дээр үргэлжлээд гэхээр яхаа дахиад энэ дээр бол 1 ухаан 5-ыг үржигдэн 7 байсан шүү дээ тийм үү. Тэгэхээр 5-ыг үржигдэн 7 гэдэг чинь тэгвэл нэмэх нь гэж жагаад 2 1 ухаан 5 хастан 1 ухаан 7 болчих шүү дээ. Нэмгэн цэг. Тэгэхээр энэ 5-ны 1 бол энэ 5-ны 1-тэй дарагдчихна гэсэн. Энэ 6-ны 1 бол одоо энэ дараа гарч ирэх 6-ны 1-тэй. Энэ 7-ны 1 бол энэ дараагийн дараагтай гарч ирэх 7-ны 1-тэй ч юм уу. Устаа явчихна гэсэн үг байхгүй. Тэр наарталт нь л ингээд ерөөсөө юм байхгүй болчихно. Энэ дэр ирсэн чинь болохоор энд 2-ны 1 үлдчихэж байгаа маань энэ 1-ний 1 үлдчихэж байгаа маань тий. Тэгэхээр тэнцүү тэгвэл яах юм 2-ны 1 1-ийг ухаан 1 байна. Өөр нэмгэн гэснээр арталт нь 2-ны 1 гэж жаад 2-ны 1 ухаан. Ерөөсөө яг биччихээ те 2-ны 1 дээр нэмэх нь 2-ны 1 2-ны 1 бол ч өөр 4-ны 1 гэсэн үгтэй. Энэ чинь ижил хуваар оруулаад нэмчих юм бол 4-ны 2 дээр нэмэх нь 4-ны 1 гээд ерөөс 4-ны 3 гарах юм байна. Энэ хязгаар бүрт нийлбэр бол эцэстээ 4-ны 3 гарах юм байна. Ерөөсөө нийлбэрийнхаа нэг гишүүнийг нь авч байгаа л ялгуур хэлбэр тавьж байгаа байхгүй юу? Энийг тэгвэл 2-ны 1 ширхэг гэж жаал 1-ний 1 хастан 3-ны 1 гээл тэгэл бичгээр нарагсаа гарч ирсэн юм хасах нэм гэдэг устаа явчихна. Агшаага тэгээд яхаа хамгийн сүүлд 1-ийг ухаан хязгааргүй байлаа гэдэг ч юм бол тийг болчих шүү дээ. Тэрийг бол таах шаардлагагүйгээл урталт нь үлдэж байгаа гэсэн чинь эндээс 1 нь үлдсэн юм байна, эндээс 2 нь үлдсэн юм байна. Ураатахгүй үлдсэн юмнуудыгаа тэгээд нэмэнгүүд болохоор 4-ний 3 гарсан юм байна. Харин харагдав лээ. Имплайн байлаа. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.